аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын одоо газрын зүгээс бол Галдан Бушигт хааны одоо өргөө асрыг гаргаж за мөн одоо Галдан Бушигт хааны хувцсыг за Ануу хатны хувцсыг өмсөөлж хаан хатан хоёр одоо ингээ синтеттэй заларснаар энд одоо наадамчин олон за хүүхэд багчууд бол зураг авахгүйж түүх одоо дурсгалыг юм бүтээх боломжийг хамт олон олгож байна. Тэгэхээр та манай үзэгч олонд өөрийгөө танилцуулахгүй юу? За надад гаан хоёр гэдэг би Ховд аймгийн гэр бүл хүүхэд хөгжлийн газрын газар жижүүрийн ажил өргөцдөг хүн байгаамаа. Тэгээ одоо энэ Галдан хааныхаа 380 жилийн хойд ус манай хамт олонны зүгээс одоо энэ хүүхдийн ерөөсө цогцоор нэг хүүхдийн төлөө бүх юм одоо энэ бүрдүүлсэн байгаа. Тэнд одоо энэ их хааныхаа дүрд одоо хувцас хэрэгсэний өмсөж одоо ингээ хааны дүрд орсонд одоо маш их өөрийн зүгээс баяртай байгаа. Тэгээд наадамчин олон хувьдынхаа сайхан ард түмнтэйгээ 2 өдрийн турш одоо сайхан баярлж зингэж байна. Одоо ингээд ачаал ер нь хэр их байна? Хүмүүс зураг хэр их авахгүй байна? За ер нь ачаал маш их байна. Манайхан бол маш их ирж хаан хатантаа зураг маш их авахулж дурсгалын зураг маш их татуулж байна. Тийм байна. Яг энэ зуны энэ аагам халуун энэ өдрүүдэд бас ингээд одоо таны өмсөж байгаа хувцс бол нэлээд зузаан харагдаж байна тийм ээ. Тэгэхээр халууцж гин үү, ядарч гин үү? Ер нь хүүхэд багчуудынхаа одоо сайн сайхны төлөө эднийгээ бас цагийг өргөдөлтэй түүх одоо бүтээж өнгөрүүлээсэ гэсэн үүднээс их төвчээр заагаа сууж байгаа шиг харагдаж байна. За тэр ч одоо халж байхлах жоохон тэмхэн байлгүй яхад. Гэхдээ энэ хүүхэд гэдэг амт ч их сайхан амт шүү дээ. Игээл ям бүхэн маань цагаан гээгэлэг байдаг. Тэгээ хүүхдүүдтэйгээ ужигнаад тэр нэг халж яаж байгааг нэг мэдрэхгүйгээр тэгэл нэг мөтгөл баг 2 өдөр ингээл өнгөрч ийн сайхан өндөрлөх гэж одоо ингэ чадандаа баргаад өгч байна. Маш их баяртай байна. Тэгээд тэнд нэг ядраа зүдрээд нэг яагаад байгаа надад миний зүгээс бол нэг мэддэхгүй байна. Ерөөс мэдрэхгүй тийм боломжч баг олдохгүй. Тиймэрхүү л байна. За. Үг түүхээ судлаад одоо хүүхдүүдэд сурталчлан таниулах талын арга хэмжээг та хоёр маань бас хийж гинөө хаан хот хоёрын зүгээс. Тэгэлгүй байхад одоо Галдан хааныхаа өөх түүхийн талаар бас асууж өнөрсөн хүмүүст өөрийнхөө хэмжээнд хариулаад тэгэл одоо үйлчлэгөө үзүүлээд байж н ардамд ховдынхаа ардамд хүүхэд багчууд маань ирснээрээ одоо энэ хаан хатан хоёрын ядаж одоо нэрийг мэдээд авах нь шүү дээ тийм ээ. Галдан Бушигт гэж одоо хаан байсан юм байна Монголд. Ануу гэдэг хатан байсан юм байна гэсэн. Яг тэрэгчлээ одоо дор ажиллаад тийм анхны мэддэггүй гэтэл одоо Галдан Бушигт гэж хаан байсан юм байна. Одоо баг манай ховдын хаан байсан байна. Ховд одоо өөл төмний манай ховдын хүн байсан байна гэж одоо дор хаянлаад ойлгоод одоо баг буцаж байгаа болов гэсэн би дотроо тийм бодолтой байгаа. Ерөнхийдөө бид тийм чигийн тайлбарлал өгч байгаа. За тийм. За баярлалаа сайхан надараа. За баярлалаа.